Картасрын төлөвийн шинэ дугаараар тавтай морил өнөөдөр би үндэсний намын сан дээр ирсэн байна. Ингээд бүгдээрээ картаа нэлгэцгээе. Баярлалаа. За би картаачлаа. Картаа нээлгэхийн тулд хүүхэд төрсний гэрчлэгээтэйгээ 3000 харин том хүн иргэний үнэлгээтэйгээ 6000 төгрөг болд юм байна. Ингээд бүгдээрээ тамхин руугаа явцгаая. Сайн байна уу? Би энд анх удаа ирж байна. Намын сан анх удаа ирж байна уу? Ишгийн картаа нээлгсэн үү? Нээлгсэн. За би намайг төвшин дохтох гэдэг намын сангийн арга зүйч гэдэг юм байна. Тэгэхээр яг чамд болон яг танаа үеийнхэнд зориулсан гой танхимуд байгаа. Одоо тэрний эхний нэг л орж үзье. Дэлхийн номын сангийн чиг хандлага хувьсан өөрчлөгдөж, номын санги зөвхөн чимээгүй намган мошнод цэцүүлдэг цаг ард хоцорчээ. Тиймээс хамтаа суурийн нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар хүртээмжтэй байдал шинэлэг чиглэлүүдийг агуулсан номын санд зочилцгоё. За хоёулаа номын сангийн гэр бүлийн уншлагын танхим гэдэг танхимд орж ирсэн байна. Номын сангийн уншигчийн карт нэрж явах чамд ямар мэдрэмж төрсөн бэ? Номын санд ингээд чоос нь хаалга нэгж байгаа юм шиг амар гоё мэдэрсэн. Хаалга нэгж байгаа юм шиг гоё мэдрэмж тэ. Тэгэхээр энэ номын сангийн карт гэдэг зүйлийн тухайх олон хүмүүс гоё үг хэлсэн байдаг. Тэрний нэг нь бол одоо Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Жорж Буш гэдэг хүн байсан. Түүний ихнэр Лаура Буш гэдэг хүн байжээ. Тэр хүн бол өөрөө номын санч хүн. Тэгээд миний хитвчэнд дэх хамгийн үнцэнтэй зүйл бол үнцэнтэй карт бол номын сангийн үнэлгээ маа гэж нэг зүйлийг хэлсэн байдаг. Тэгээд чинь чамд бас саяны төрсөн мэдрэмж ч юм бол үнэхээр тийм гайхалтай мэдрэмжийг бас өгчээ гэж одоо миний бодож байна. Тэгэхээр сүүлийн жилүүдэд энэ хүүхд залуучуудыг ном унших хандлага их багасж байна гэдэг ийм зүйл бол их яригддаг байсан. Гэтэл энэ өөрөө эсэргээрээ байна гэдэг зүйл судалгааны дүгнэлтээр одоо ил болсон байна. Энэ номын сангаас гаргадаг номын санч гэдэг ийм мэрэгжлийн сэтгүүл байдаг. Энийг дөнгөж сайхан хэвлэлтээс аваа явж байна. Гэтэл яг чам шиг ийм залуучууд, хүүхдүүд те номын сан дээр бүр ихээр ирж байна гинэ дэлхийд дахинд. Зэт үеийнхэн бол өмнөх үеийнхнээс илүү номын сан дээрж үйлчлэг авч байна. Яагаад энэ үйлчлэг явж байна гэсэн чинь та хэдэд зориулсан маш олон төрлийн сайхан танхимуд байгаа учраас тэр танхимуудыг ашиглах, тэр танхимуд байгаа төхөөрөмжүүдийг ашиглах, тэр номуудыг ашиглах ийм зорилгоор хүүхдүүд их хэрэгтэй болсон гэдэг ийм судалгааны дүгнэлт гарсан байж байна. Тэрний нэг илэрлэл нь бол одоо энэ гэр бүлийн уншлагын танхим гэдээ байж байгаа. Тэгэхээр ер нь бол манай эцэг эхчүүд яа гэм бэхээр хүүхдүүдээ явж ном унш гэдэг шаардлагыг тавиад байдаг. Гэтэл өөрөө тэр унших үйлд нь зэрэгцэж ингэж оролцдоггүй ийм талууд бол ажиглагддаг. Тэгэхээр энэ танхимын маань гол зорилго бол яг хүүхдүүдэд ахуулж ирээд хүүхд маань эсвэл ах эгч өвөө эмээтэйгээ хамт ирээд унших юм бол бүр илүү унших үйлд нь дэмжлэг болдог юм. Ийм танхим байж байгаа. Цэцэн номын сан ер нь ямар газар гэж боддог вэ? Чимээгүй нам хүн олон хүмүүстэй газар гэж. Олон хүмүүстэй газар шүү дээ. Тэгэхээр хүмүүс яг ингэж боддог юм байлээ. Энэ бол номтойгоо ном байдаг газар, ном уншдаг газар, чимээгүй газар гэж ойлгоод байдаг. Энэ номын сан гэдэг газар өөрөө 2000 жилийн хугацаанд ерөөсөө цаасан хэвлэлийг цуглуулдаг, хатгалдаг, уншуулдаг газар гэж ийм ойлголтоор явж ирсэн байна. Гэтэл 2015 оноос эхлээд дэлхийн номын сангийн чиг хандлага өөрчлөгдөж эхэлсэн. Тэр нь яаж юм гэхээр номыг ер нь бол зүгээр уншаад байх нь өөрөө хангалттай биш юм байна. Уншсан юмыг бидэд заавал ямар нэг байдлаар үйлдэх ёстой байна. Бүтээх ёстой байна. Хэрэгжүүлэх ёстой байна гэдэг ийм ойлголт дэлхийд дахинд бий болсон байж байгаа. Тэгээ энэний хүрээнд дээр одоо олон улсын номын сангууд дээр хийгдэж байгаа гол ажил нь бүтээлч орон зайн танхим буюу maker space гэдэг ийм танхимуудыг байгуулдаг байна. Одоо чи өөрөөр яг номын сангийн бүтээлч орон зайн төв буюу тэр танхим зогсож байгаа гэсэн үг. Энэ танхимд одоо танаа үеийнхэн ирээд юу хийх боломжтой гэхээр одоо 3D принтер гэдэг одоо олон улсад бас яригдаад байна шүү дээ. Бараг хүний нөгөө гар хөл идэрхтэн хүртэл хэвлэлдэг ийм төхөөрөмжүүдийг энэ танхимуудад энэ байдаг. Гэхдээ одоохондоо бол манай энэ танхимд бол арайч нөгөө хүний идэрхтэн хэвлэлдэг принтер бол байхгүй. Гэхдээ бидний наад захын хэрэглээнд одоо хэрэгцээд хэрэг болохуус зүйлүүдийг хэвлж болох юм принтерүүд байж байгаа. Тэгэхээр танаа үеийнхэн жишээлх юм бол одоо нөгөө компьютер технологид бол маш сайн нэвтэрсэн үеийнхэн байгаа даа шүү. Дөрөв ноёлоо бас ярьсан нөгөө Z үеийнхэн гэдэг. Танаа үеийнхэн бол одоо биднээс илүүтэйгээр тоног төхөөрөмжийг ашиглаж чадчихна, хэрэгжилж чадчихна. Тэгэхээр та нар бол энэ танхимд ирэнгүүтээ манай компьютер энэ танхимд байж байгаа компьютерууд дээр суугаад чамд яг юу хэрэгтэй вэ? Тэр хэрэгтэй байгаа юмныхаа дүрс моделийг нь одоо тэр энэний зураг гаргадаг програм дээр гаргаад тэрийг шууд хэвлээд гаргах ийм боломжтой танхим байж байгаа гэсэн үг.
Дээрэс нь одоо нөгөө октоудад зориулаад бас оёдлын машин ч гэх юм уу те ийм юмнууд. Одоо октод ч бас юм оёх хатгах их дуртай байдаг шүү дээ. Ийм талаас нь бол номын сан яг ийм танхимуудыг байгуулж байна. Хүмүүсийн нөгөө бүтээл сэтгэлгээ гэдэг нь хөгжүүлэхийн тулд одоо бидний одоо яриаг бичиж байгаа нь камерч байдаг юм уу те. Энэ шиг зүйл. За мөн дээрэс нь мужааны эд хэрэгсэл те. Бүр хоолны одоо хайруулын тавч гэх юм уу те. Ийм юмнуудыг авчир тавьчаад тэрийг хүмүүст ном олгож байгаа юм шиг хоногоор олгодог. Ийм үйлчлэгнүүдийг бол бас нэвтрүүлж эхэлж байна л да. Одоо энийг сонсонгууд чамд ямар мэдрэмж, ямар бодол төрж байна? Номын сан гэж ном байдаг гэж боддог ойлголт алга болж байна ингээд. Алга болж байна тий. Ингээд дижиталтай хамт хослуулж байж байгаа юм. Унших нь хангалттай биш юм байна. Уншснаа бүй болох хэрэгтэй мэн гэдэг зүйл ярьлаа шүү дээ. Тэгээ номын сан дээр бас ирж байгаа уншигч нар маань бол яаж юм гэхээр бас хувийнхаа номтой хэрэгтэй юм сонирхолтой хэрэгцээ байдаг. Тэгэхээр бидний хувьд бас яг уншигчдийнхаа бас хэрэгцээг бодолцож хувийн номтой ордог танхим гэж энэ ахмыг нээсэн байж байгаа. Эндээ сууж болно тийш хараад бас сууж болно гэсэн үг. Тэгээд номын сан маань нэгзнээс хойш энэ танхимд үйлчлүүлж байгаа хүмүүс бол байнгын одоо танхим маань дүүрэн байсан. Тэгэхээр манай Монголын бас уншигч нар маань бол ийм танхим орон зайгаас өгүүлэгдэж исэн юм байна гэдэг нэг зүйл харагдаж байгаа. Сая бүтээч танхим 70 гэсэн үү? 70. За тэгэхээр хоёулаа одоо бол номын сангийн цахим уншлагын танхим гэдэг ийм танхимд ороод ирж байгаа. Тэгэхээр нөгөө номын сангийн үйлчилгээ гэдэг зүйл бол шал өөр болж байгаа гэдгийг бас мэдчихэж штэ. Одоо танаа чиний таньдаг хүмүүс дотор энэ цахим технологиг ашиглаж мэддэггүй ч юм уу чаддаггүй хүмүүс байдгүй. Бод. За жишээлбэл ямар хүмүүс байна? Манай эмээ байдаг. Эмээ байна тий. Тэгэхээр ер нь яг хоо одоо дэлхийн дахинд одоо нэг тулгамж байгаа нэг гол асуудал нь юу гэхээр дижитал хуваагдал гэдэг нь дижитал хуваагдал буюу цахим хуваагдал гэж. Энэ өөрөө юу гэлж ийм гэхээр цахимыг ашиглаж чаддаг одоо танаагийн бол маш сайн ашиглаж чадж байгаа гэдэг түрүүн ярьсан тийм. Яг тэрнтэй адилхан дижитал 90 үеийн цагаач иргэдэг чинь хүмүүсийн тухай яриад байгаа. Уугуул иргэдэг гэдэг. Тэгэхээр та нар бол тэр уугуул иргэдэгтэй бол хамаарж байгаа. Миний үеийнхэн болон миний үеийн сурагчаа бол нөө цагаач иргэдэгтэй орчиж байгаа байхгүй. Ийм цагаач хүмүүс яаж юм гэхээр энэ нэмийг ашиглах дадал харьцангуй сул байгаа. Тэгэхээр энэ уншлагын танхимын гол зорилго нь бол энэ дижитал хуваагдал гэдэг юмыг арилгах, байхгүй болгох ийм зорилготойгоор үйлчлэг үзүүлдэг ийм танхим байж байгаа. Эндээс яг ямар үйлчлэг үзүүлдэг юм бэ гэхээр хүмүүсийг одоо жишээлбэл технологиг ашиглаж сургах нэгдүгээрт. Хоёрдугаарт нь бол технологиг ашиглаж мэдж байгаа хүмүүст зохистой бас цаг хугацаанд эдгээр технологиудыг ашиглуулах. Гуравдугаарт нь нөө цахим ном болон бусад яг номын сангийн зорилгоор хүмүүст эрдэм мэдлэг олгох, соёлын үйлчлэг авах энэ зорилгоор энэ уншлагын танхим бол үйлчлэг явуулдаг. За энэ үйлчлэг явуулахад бол одоо ингээд номын сантар суурин компьютерууд, за мөн дээрээс нь VR төхөөрөмж байт юм уу те. За iPad, Kindle-үүд те. Ийм зүйлүүдээр дамжуулж энэ цахим уншлагын танхим бол үйлчлэг үзүүлж байгаа. Тэр энэ танхимын үйл ажиллагаатай холбоотойгоор чамд бас тодруулмаар сонирхож байгаа юм зүйл байна уу ер нь бол? Энэ Kindle гэдэг таблет жижиг юм би сонирхож байна л да. За. Kindle гэдэг зүйл маань яа гэм бэ гэхээр энэ бол энэ дэлгэц талаас ингээ аваад үзэхэд бол дэлгэц нь хүний нүдэнд туяа тусахгүй яг цаастай адилхан тийм мэдрэмж төрүүлж уншигдж идэг. Нэг юм жижигхэн Kindle дээр 500-600 мянга, заримд нь бүр 2000 ном багтдаг байхгүй юу? Одоо бид нар 2000 номтой номыг халааслаад явж байгаа гэсэн үг. Энэ зүйлийг бол хүсэх юм бол бас гэрээр аваад явж болно гэсэн үг. Ийм байдлаар ингээ үйлчлэг үзүүлдэг. Зэт үеийнхэн бол номын санд хамгийн их ирж байна. Тэр хүүхдүүд маань ирээд юу хийж нэгсэн чинь номын сан дээр контент гэж зүйлүүд хэрдэг болсон те. Контент бүтээгч гэдэг агуулга бүтээгч гэж яриад байгаа те. Тэгэхээр хүүхдүүд номын сан дээр ирэнгүүтээ BookTok, Bookstagram гэдэг. Одоо таагаад цаа мэдэн шүү дээ. Instagram гэдэг байдаг. TikTok гэдэг те. Тэр хоёрын өмнөх үгийг насангуудаа BookTok, Bookstagram гэдэг байдлаар яг номтой холбоотой юм контентуудыг хийж үеийн залуучуудаа бүр ихээр урайлан дуудаж номын сангийн үйлчлэгийг татаад байгаа байхгүй. Түүгээр дамжиж бас ингээд эрдэм мэдлэгийг бас олж авч байна. Тэгэхээр бидний өвч гэсэн яг залуу үе бас мэдэрч энэ чиглэлийн үйлчлэгүүдийг нэвтрүүлэхийг бас эрхэмлэж ажиллаж байгааг нэг илэрлэл нь бол энэ юм байж байгаа. Одоо энэ манай энэ танхим сууж байгаа уншигч нар бол ингээд бас аяахан дундуур ингээд яваад харж байхад бол хүүхдүүд ирээд код бичиж байгаа. Одоо програмчлалын код гэж ирдэг шүү дээ. Тэр кодоор компьютерийн код, за тоглоомын код те энэ юмнууд хийж яхаа. Зарим нь одоо ингээд яг YouTube интернет үзээд те англи хэл одоо хэлнийгаа боловсролыг дэвшлүүлж яах. Зарим нь одоо цэвэр одоо бие таалт
одоо боловсролынхаа ажлыг эрхэлж явах ч гэдэг юм те. Гэх мэтлэнгээр энд байгаа боломжуудыг одоо хүсснээрээ бас ашиглах боломжтой. Гэхдээ энийг бол ашиглахад бол тодорхой хэмжээний бас цаг хугацаатай байдаг. Тэгэхгүй болохоор одоо жишээлх юм бол цахим технологи бас хэтрүүлж хэрэглэснээс болж одоо нийгэмд ямар сөрөг ур дагавар бий болж байгаа вэ гэдгийг одоо бид бүхэн бүгд сайн мэдж байгаа тийм. За хоёулаа одоо энэ номын сангийн онцлог хэрэгцээтэй иргэдийн үйлчлэгийн ахимгээд танхимд орчихсон байна. Энэ танхим маань бол нэг давхарт байдаг. Онцлог хэрэгцээтэй иргэн гэж яг энийг хэлээд байна гэдэг. Тэгэхээр энэ дотор бол нөгөө харааны бэрхшээлтэй иргэд, толгойн эрхтний бэрхшээлтэй иргэд гэдэг юм уу те. Энэ хүмүүсийг хэлээд байгаа. Тэгэхээр энэ танхимд бол аль нэг бэрхшээлийг бол онцгойлсонгүй. Ер нь бол өөрт нь хөдөлмөрлөхөд сурахад ингээ бэрхшээл учраад байгаа. Энэ хүмүүс зориулсан танхим байж байгаа. Харааны бэрхшээлч гэдэг юм те. Тэрүүгээрээ үндсэндээ бол онцлог хэрэгцээтэй иргэд гэж нэрлсэн ийм танхим байж байгаа. Тэгэхээр тухайн иргэд маань бол энэ танхимаар иргэд болон хүүхдүүд маань энэ танхимаар үйлчлүүлж болно. Хүсэх юм бол эндээ сууж болно. Өөрөө хүсвэл 11 давхар хүртэл яваад хүссэн танхимаасаа үйлчлэг авах юм боломжтой танхим байж байгаа. Энэ таны гарч байгаа үүдгэлэг яг яадаг юм бэ? Энд хоёр зүйл ээж чинь одоо энэ бол ингээд барайл keyboard гэдэг юм байж байгаа. Барайл дэлгэц гэж. Барайл дэлгэц буюу одоо бид нэр компьютерийг нээнгүүт компьютерийн дэлгэцэн дээр одоо зүйлүүд харагддаг шүү дээ. Google Chrome ч нэгддэг юм уу, Windows-ын цонх нэгддэг те. Яг тэрнтэй адилхан дэлгэцэн дээр байгаа юмыг энэ өөрөө уншиж өгдөг зүйл багхгүй. Чиг одоо жишээлбэл насаад л ихэд энэ бол ингээд бүх зүйлүүдийг нь тайлбарлаж өгдөг ийм зүйл хийж байгаа. Энийг бол USB оролтоор компьютерийнхаа нэг процессортой холбоод тухайн хэрэглэгч маань яадаг гэсэн. За энэ бол DZ ном, DZ book гэдэг. Book sense гэдэг ийм төхөөрөмж багхгүй. Одоо бид нэр цаасан номыг бол авч үзээд тухайн номоо бол дээр нь тэмдэглээ хийдэг bookmark гэж ярьдаг шүү дээ тийм тэмдэглэгээ хийгээд хуудсыг нь одоо тэмдэглэж явдаг шүү дээ. Яг тэрнтэй адилнаар яг н харааны бэрхшээлтэй зориулсан DZ гэдэг форматын цахим ном байдаг. Энэ номыг бол энэ дээр суулгаад хүмүүст бас гэрээр олгох байдлаар бол үйлчлэгээ үзүүлдэг. Хүмүүс маань бол номын сан дээрээ сонсч болно. Хүсэх юм бол бас гэрээр авч явж болно. Ийм төхөөрөмж хийж байгаа. За ийм хоёр гол зүйл байж. Энэ хоёр зүйл маань бол хоёулаа харааны бэрхшээлд иргэнд зориулсан төхөөрөмж хийж байгаа гэсэн. Тэгээ энд танхим маань бас одоо яг харааны бэрхшээлд иргэдэд зориулсан томруулдаг шил, томруулдаг бас компьютер тий. Дээрээс нь одоо бас гэдэг ингээ барайл номууд, за нэг тулгуур эрхтний бэрхшээлд иргэдэд зориулсан тэрэгэнцэр. За энэхүү тэрэгэнцэр маань одоо зүгээр энгийн тэрэгэнцэр, гар тэрэгэнцэр, зам автомат тэрэгэнцэр ч гэх юм уу те. Мөн дээрээс нь бас ахаад нөгөө тухайн хэрэглэгчид зориулсан барайл ном хийвэлдэг одоо принтерүүд бас энэ дээр байрлаж байгаа гэсэн үг. За бас дээрээс нь одоо манай номын сан дээр ингээд тэр хүмүүсийн нөгөө бэрхшээл гэдэг зүйл бол бас их олон байдаг. Нэг гартаа гэж ярьдаг, нэг гартаа өрөөсөн гартаа хүн зориулсан keyboard, гарч маус ч гэх юм уу те. Ийм зүйлүүдээр бас томлогдсон ийм танхим байж байгаа. Шинэ чамайг ингэдэг вэ? Өөрийгөө үзэгчд танилцуулаач. За намайг Эрдэнэ гэдэг би 12 настай. Би 134 дугаар сургууль сурдаг. Дүрийн арт сурдаг. Чи энэ номын санд хэрэг ирж байна? Унш дуртай ном байгаа юу? Бага. Ер нь бол 3 удаа ирж исэн. Тэгээд ном бол уншдаг. Ямар ном уншдаг вэ ер нь? Үлгэрийн ном. Үлгэрийн ном яагаад уншдаг вэ? Таалагддаг уу чамд? Яагаад вэ гэхээр ингээд амьтны талаар их өгүүлсэн бас инээдтэй болохоор би уншдаг. Энэ танхимаар үйлчлүүлэхэд чамд ямар санагддаг вэ? За би өөрөө тулгуур эрхтний бэрхшээлтэй. Тэгээд энд ирэхэд надад зориулсан тийм автомат тэрэгэнцэр үйдэг. Тэрэнд нь би суугаад явхад үнэхээр тааламжтай тухтай байдаг. Бусад энэ номын сангаар үйлчлэхэд ямар бэрхшээл гардаг вэ? Бусад номын сангаар яг одоогоор үйлчлүүлж үзээгүй. Энэ төв номын санд л үйлчлүүлж байгаа. Чи энэ номын сан дээр яг юу хийдэг вэ? Би зургийн танхим руу орж зураг зурдаг, хайдаа ном уншдаг. Дээрээс нь интернетээр ордог. Одоо ийм гоё чамд зориулсан ийм танхим байхад чамд гоё санагдаж байна уу? Ер нь бол тааламжтай тухтай байдаг. Чи ер нь ямар ном уншихыг хүсэж байна вэ? Гэр бүлийн тийм сэтгэвтэй ном уншихыг хүсдэг.
Чиний яг мөрөөдөл яг юу вэ? Ямар мөрөөдөлтэй болох хүсдэг вэ? Би ирээдүйд гадаад хэл сурч орчуулагч хийдэг бол. Яагаад орчуулагч болох хүсдэг вэ? Ягаад гэвэл одоо ингээд интернетээр баахан ингээд англи хэл байдаг учраас би ингээд англи хэл сураад орчуулагч хийж болох юм байна гэдгийг би анх ойлгож исэн. Тэгээд орчуулагч хийнэ гэдэг санаа гарсан л да. Гоё мэрэгчлээ болохыг хүсдэг юм байна. Надтай өөрийнхөө сэтгэлийг хуваалцаад ярилцсанд баярлалаа. За тань ч гэсэн баярлалаа. Баярлалаа. Тэнд хоёлаа чицсэн шүү дээ. За одоо би намын сангийн уншлагын намаа авч уншиж болдог уншлагын танхимын орж байна. Тэнд нэг танхим хэрэгж гасан байна тийш орж. Тэгэл. Энэ бүтээлч танхим байна. За одоо би танаас уншиж ирсэн намуудаа ингээд баг зэрэг танилцуулаад явъя. Би анх хэрхэн ном уншдаг болсон бэ гэхээр намайг манай дүү Викторийг ингээд жоохон багт ээж маань ингээд дандаа ном уншдаг байсан. Ингээд англи хэл дээр ч юм уу ингээд жижигхэн хүүхдийн номуудыг амар уншдаг байсан. Ягаад ч мэдгүй би ингээд тэр нь ингээд том болоод надаа ингээд одоо үлдсэн ингээд ном унших дуртай болоод үлдсэн. Одоо үргэлжлүүлээд болохоор би энэ хоон ингээд номыг унших амар дуртай болсон. Нэг комик дээрээс нь хурдан юм жижигэн үнэлүүд надад таалагддаг. Ийм зураглал нь ингээ гоё болохоо надад амар их таалагддаг. Энэ ном дээр болохоор цагдаагийн биеийн дээр ингээ нохооны толгой ингээ үлдсэн бохгүй юу. За дараагийн танилцуулах ном болохоор Гангста эмээ гэдэг ном байна. Энэ болохоор эмээ хүү хоёрын харилцааны тухай гардаг. Хүү нэмэдээ амар дургу ингээ би эмээ дээр очморгүй байна. Эмээ амар муухай гэдэг байхгүй юу. Яагаад эмээ тэрээ очих дургу вэ гэхээр нэг эмээ нь ингээ дээр үеийн хүн болохоор ингээ одоо нэг амар хүүгээ таадаггүй байхгүй юу. Одоо эмээтэйгээ илүү дотносоод харилцаа нь ингээ гоё улам ингээ гүнзгийрээд хүү эмээ хоёр ингээ улам ингээ төхөрсөг болгоод ингээ бараг найзуудсаг болдог байхгүй юу. Тэгэд нэг шөнө эмээ хүү хоёр банк дээрэмцтэй. Яагаад банк дээрэмд вэ гэхээр эмээ ингээ нууцтайсан байхгүй хүүгээсээ нууцтай нэг нууц өгдөө. Тэрийг нь манай энэ хүү олж мэдээд эмээ ингээ алтартай нэг тийм цуврал тийм дээрэмчин байсан юм аа гэдгийг олж мэдээд эмээ та ийм дээрэмчин хүн байсан юм уу гэд эмээ тийм би ийм цуврал гоё дээрэмчин байсан юм аа ингээд хоёлаа нэг тийм даалгаварт явъя гэд баг дээрэмттэй. Би ингээд төсөлжсэн байхгүй гангстер эмээ гэхээр эмээ нэг тийм амар цаанаасаа гангстер эмээ юм багтаа гэсэн чинь зүгээр л нэг энгийн эмээ байсан. Гэхдээ би энэ номыг ингээд дуусгахад ингээд эмээ нь өвчнөр нас урж исэн байхгүй. Тэгэхэд ингээд эмээгээ бодоод би бүр амар уйлж исэн. Тэгэхэд чи миний 5-4 мөдгөр анги л байсан. Тий. За дараагийн ном болохоор яг манай дүү бүтээр зөө Игч дүүс гэдэг ном. Энэ болохоор амар хөөрхөн яг энэ комик шиг Игч дүүгийн харилцаа ялангуяа одоо миний үе ингээд дүүтэйгээ хэрхэн харилцах дүү нь Игч дүүгийн харилцаа ямар байдгийг илүү агуулсан тийм ном байгаа. Харилцаа нь жоохон нэг тийм тиймэрхүү Игч дүү хоёр ингээд харилцаагаа илүү гоё халуун дулаан болох гэж хичээдэг. Игч нь болохоор ингээд гал шиг дүү нь болохоор нэг хүүтэн мөч шиг юм эсрэг тэрсрэг нэг тийм Игч дүү яриад байхгүй яг манай дүү бит хоёр шиг. Тэгээ энийг би ингээд дүүд уушч өгдөг байсан ингээд дэлгэц суудаал ана энэ ингэдэм юм шүү дээ. Ана энэ 50-тай адилхан юм царай гаргаад байж тэгээд амар ингээд нөхөрлөж ингээд уншдаг байсан. Тэгээ хамгийн сүүлд уншиж дууссан ном болохоор Сансрын хүү гэдэг маш гоё ном байгаа. Гангста эмээг гаргасан хүний дахин нэг юм Сансрын хүү гэдэг ном байна. Энэ ном дээр болохоор нэг охин аав эгчдэрээ ингээд хэдэн маш олон жил амьдраад ингээ өөдсөн ингээд ихчээсээ зогтох гадаад байхгүй юу. Тэгээ яг ингээд яг орхижсэн чинь ингээд том хашааных нь гадаа ингээд том хөлөг унцтай юм. Тэгээ ингээ өөрөө очиж харсан чинь дотор нь манай Сансрын хөөд байхгүй юу. Ягаад энэ номыг унших хэрэгтэй вэ гэхээр зураглал нь жоохон бага болохоор ингээ та нарын тархийг ингээ гоё хөгжүүлээд уран сэтгэхүйг илүү гоё хөгжүүлж өгдөг болохоор надаа энэ номыг заавал унших хэрэгтэй гэдгийг та нарт хэлмээр байна. Юу би ягаад ном уншдаг вэ гэхээр ингээд дандаа уцаа ухаад ахаа миний нүд түтгээр ингээд миний ингээд толгой өвдөдөг байхгүй юу. Толгойгоо өвдөхгүй гээд ингээд ном уншихаар илүү гоё яадаг ингээд өөрөө сэтгэн бодоод үйл явдал ингэж явдал болж байна. Би байсан бол ямар байх байсан бол гэд өөрийгөө орлуулад та нар ч гэсэн ингээд ном уншуулаас тархины өвчлөл нэмэгдэнэ гэ манай багш амар хэлдэг. Хичээл дээр ч гэсэн ингээд ном уншмаар байдаг ч гэсэн бараг тийм боломж өгдөг болохоор гэртээ ирээ бараг их цаг ном
өнгөрөөдөг болохоор та нар ч гэсэн ном уншвал ирээдүйд бас хэрэгтэй гэж би бодож байна. Хорвоо дэлхий бидний мэдхгүй олон сонирхолтой зүйлсээр дүүрэн. Гагцхүү тэр бүгдийг унших, суралцах, таньж мэтгэж шамтхан чухал юм. Тиймээс хүүхдүүд та нар өөрт бие суралцах боломж бүрийг алдалгүй ашиглан сониуч асуулт бүртээ хариултыг нь эрэлхийлж байгаарай.